хамгийн удаан хадгалах хамгийн чухал нэг зүйл нь өөрөө юу гэдэг вэ гэхээр ингээд дүүрэн ингээд навчтай бол тэр цэцгнийх нь ингээд навчнуудыг маш сайн авах хэрэгтэй. Энэ нь өөрөө тэр чигээр ингээд бактери болсон байдаг. Аюу хурдан усыг бохирдуулаад цэцгийг хүлж гэдэг. Цэцгийн эрүүл мэндийн ач тус гэж байгаа. За ямар ач тустай байдаг вэ гэхээр би нэлээд олон судалгаануудыг харсан. За тэгэхээр яадаг вэ гэхээр цэцэг маань стресс дууруулдаг. За энэ нь болохоор цэцэг харсны дараа кортизол 23% буурна. Шууд сэтгэл санаа сайхан болно гэсэн байна. За эмнэлгийн нэг ийм судалгаа байдаг. Түүндээ өрөөнд цэцэг хэрвээ байх юм бол тэр өвчтөнгийн өвдөлт намдагч юм маш бага хэрглэж ирсэн гэдэг ийм судалгаа байдаг. За сэтгэл зүйн судалгаа байгаа. За энэ нь болохоор цэцэг харах нь сэтгэл санааг 5 минутын дотор шууд сайжруулж өгдөг юм байна гэсэн судалгаа байдаг. За тэгэхээр хамгийн их нөлөөтэй цэцэг нь юу байдаг вэ гэхээр лаванда, сарна, жасмин гэж цэцгнүүд байдаг байгаа. Гэрийн цэцэгт нь болохоор агаарын хортой бодисыг өөртөө шингээж авдаг юм байна. За шингээдэг форм одоо хортой бодисуудын хувьд болохоор бидний эргэн тойрон байнга байж байгаа юм хортой бодисууд байна. За хамгийн их зөвлөдөг нь болохоор удвал, алаа өөр олон том юм навчтай цэцгнүүд байдаг шүү дээ. Тэдгэр маань агарыг маш сайн цэцгэлгээ. Хэрвээ гэртэн цэцэг байх юм бол тэр хүнд илүү их эрч, хүч, энерги аз жаргал бэлгэлдэг байх нь. За тэгээд унтах чанарыг бас сайжруулдаг. За лаванда гэж цэцэг гэдэг тийм. Лаванда одоо унтахын өрөөндөө явах юм бол маш сайн унтах юм чанарыг, нойрны чанарыг сайжруулж өгдөг байгаа. За мэдээж ажлын бүтээмжийг сайжруулах. Энэ юу вэ гэхээр офисын өрөөндөө нэг ширхэг цэцэг тавьсан байхад та бүгд маань ажлын чинь бүтээмж багтаа 15% биш ингэж нэмэгддэг байх нэ. Хэрвээ та ээжтэй, эмээтэй, эгчтэй за пиано за буюу бидний нөгөө сайн мэддэг цэцэг гэдэг шүү дээ. Сараа. За тэнгуүтэй лилис, сарна гэх цэцгүүд байдаг. Хайртай бүсгүүдтэй болохоор аль болох ер нь сарнаны төрлөг үл илүү зүгээр лисантус гэж цэцэг байгаа алтан зулыг. За хэрвээ залуухан хосууд байх юм бол 10 жилийн хүүхдүүд ч юм уу дөнгөж нийлж байгаа залуу хосууд байвал гербера, ромашка, мини сарна гэх цэцгүүдийг өгвөл зүгээр. За харин найзтай ямар цэцэг өгөх вэ гэж асуудаг. Найзын бэлэгдэл бол шар өнгийн бүх төрлийн цэцгийг өгч болно. За өөрчлөлт болох цаа хин нэгний гомдоочсон байгаа бол миний цэвэр ариун сэтгэлийг хүлээж аваач гэж цагаан өнгөтэй цэцэг өгдөг байгаа. За төрсөн өдрөөрөө юу өгөх вэ? Ямар цэцэг өгмөөрөө нэг асуугаад байдаг. Тэгэхээр гербера, сарна, пиано эдрэг өгвөл хамгийн зохимжтой байдаг. Тэгвэл цэцгийг хэрхэн сонгох вэ гэхээр хамгийн түрүүлээд ингээд нахиагаа шалгах хэрэгтэй байдаг. Гадна тал нь ингээд нахиа нь ингээд хит их дэлгэрсэн бүр томороо байх юм бол ер нь удаж явж байгаа юм байна. Хүнд өгч байгаа бол нахиа нь дэлгэрээгүй юм байвал илүү зүгээр. За мөн дээрээс нь навчийг шалгах хэрэгтэй байдаг. Энэ навч нь өөрөө юм ногоон тод өнгөтэй байвал шин цэцэг байх юм байна. За иш нь өөрөө яг юу гэхээр ийм шулуухан иштэй байх юм бол сайн чанартай, сайн сортын цэцэг өн гэсэн. Аль болох юм морилдсан, нарийн тийм байвал мөн дээрээс нь өнгөн юм бараантад хурдсан байх юм бол нэлийн удаан үхэж яваад цэцгээл гэсэн үг шүү. Цэцэг зарж байгаа газар болгон дээр ингээд уснуудад хийгээд тавьсан мэт үнэхээр сайн арчилгаатай цэцэг арчилж чаддаг хүн байх юм бол цэцгийнх нь ус нь маш гоё цэвэрхэн байдаг, ямар ч үнэргүй байх хэрэгтэй гэдэг. Сарнааны өнгө болгон хайрын бэлгэлээр өөр утга учир агуулсан байдаг. За арчилгааны хувьд яг хөө гэхээр маш их хэмжээний ус идэг. Нөгөө бүх цэцэгнүүдийг нийлүүлэл их хэмжээтэй ус ичдэг шүү дээ. Тэгэхээр усны хэмжээ цэцэг бүрээс хамааруулаад өөр байдаг. Ишийг нь тайрахтаа аль болох юм дахи тарих хэрэгтэй байдаг. Энэ ташуу 45 градусаар тайрна гэсэн. За лилийн бэлэгдэл болохоор хайрлаж байгаа, хүндэлж байгаа хүндээ илүү өгвөл маш их юм тохиромжтой байдаг. За усны хувьд дунд зэргийн ус их ёстой, дүүртэл их биш. Мууртай аль ер нь лил яваад хэрэггүй байдаг. Яг бол навчин нэлээд хортой байдаг байхгүй юу? Удвал янз янзын өнгөтэй. За тэгээд бонгор удвал, энгийн удвал гэл маш олон төрлийн байдаг. Ерөнхийдөө тансаг байдал, ирч хүч агуулдаг. За мөн хинд өгөх вэ гэхээр ер нь хүндэлж авч байгаа хүндээ багштай ч юм уу тиймэр хүндээ хүнд илүү өгвөл зүгээр хүндэтгэлийн хүндээ л өгдөг цэцэг гэж илүү ойлгож болно. Усыг болохоор маш бага хэмжээнд ус хийх хэрэгтэй. Тэгвэл удаан амьдрнаа. Ромашка хүмүүс авъя гэдэг. Яагаад гэхээр хамгийн удаан өгдөг гэдэг Ромашка нь болохоор маш олон төрлийн өнгөтэй байдаг. Өнгө болгоно өөр гэсэн бэлэгдэлтэй, найс нөхөдтэй, тэгээд баяр ёслол мөн дээрээс нь хүүхдүүд өгвөл илүү тохиромжтой байдаг. За алтан цул цэцэг бол хавар маш ихээр дэлгэрдэг, хавар маш их гарч ирдэг. За хайрын бэлэгдэл гэдэг хамгийн хайртай төгс хайрын бэлэгдэл бол алтан цул цэцэг байдаг. Алтан цул цэцгийн хувьд юм ялгаа авахгүй.
За сонгохдоо болохоор маш сайн ишин одоо нугараагүй байх хэрэгтэй. Тэгээд дээрээс нь дэлбэлээгүй байвал зүгээр. Пиано гэдэг цэцэг ер нь хамгийн үнэтэй буюу хүндэтгэлийн цэцэг гэж үздэг байгаа. За тэгэхээр энэ цэцэг нь болохоор эмэгтэйчүүдийн хамгийн дуртай ялангуяа бэлэгдэл нь өөрөө юу гэхээр хурим хийж байгаа хүмүүст өгвөл хамгийн зохимжтой байдаг. Башар цэцгийг болохоор хүмүүс нэг сайн мэддэггүй. Энэ башар цэцэг болохоор ромашкатай адилхан. Ромашкагаас ч удаан ухдаг. Тэгээд энэ хүүхдэд төрсэн хүмүүсэд хүүхдэд зориулж өгвөл илүү зүгээр байдаг. Өнгөөр нь ялгаад цэнхэр өгдөө эрэхтэй те ягааны ногтуудад гих мэтэр ингэж бэлэгдээд өгөх юм бол удаан ухдгаас гадна өнөр байдаггүй. За тэгэхээр ямар нэгэн харшлах зүйл байхгүй. За герберагийн хувьд болохоор их гоё өнгөлөг царайлаг байдаг. Энэ гербераг болохоор хүүхдийн баяр хүүхдэд бас өгөөлөл ойн баяраар өгөөлөл хамгийн тохиромжтой байдаг. За усны хувьд болохоор дунд зэргийн баг зэргийн ус хийдэг. За тэсвэрлэгэм жоохон хурдан өгч гэдэг. Гэхдээ бас нэг арга байдаг. Удаан амьдруулъя гэж бодвол дундуур нь нөгөө чигшлэр байдаг шүү дээ. Яг энэ хэсэг дээр нь хийчихээр маш удаан амьдардаг байгаа. За нөгөө юм хийж болдго юм уу? Арх марх хийчихгүй дотор нь яаж удаан хадгалах вэ гэж асууад байдаг тийм. За тэгэхээр юм байдаг. Аспириныг болохоор 1 литр усанд 1 ширхэг хийгээд гэхдээ юу вэ гэхээр ямар цэцгийг багадаа 2 хоног л усын байлгах хэрэгтэй. Түүнээс баг өдөр болгон солиодох юм бол илүү сайн. Тэгэхээр аспирин хийгээд байж болно. Нөгөө баг байхад бид нар тэгсэн тийм нэг юм усан дотор ингээд сахар зөндөө хийж байгаа цэцгээ удаан амьдруулж байна гэл. Яг тэгэхээр энэ юу гэхээр сахар болон цагаан цуу хоёрыг хамт усан дотор хийчих юм бол мөн ялгаа авахгүй удаан амьдрдаг. Им зис байдаг. Зис зоос юм уу эсвэл зис юм халдварч юм уу тий. За энийг усан дотор хийчихээр мөн ялгаа авахгүй удаан цэцэг амьдрдаг байхan. За энэ цэцгийг худалдаж авахдаа тижээлийн авдал илүү зүгээр байдаг. Би жоохон удаан амьдруулах гэдэг аваа, гэртээ тавьмаар байгаа. Ширээний цэцэг гэж байгаа гэвэл дэлгүүрээс авахдаа тижээлийн авъя гэж хэлээд авбал хамгийн зөв шүү. За арх хийж болох уу гэж асуудаг. Ер нь бол болно. За тэгэхээр 1 литр усанд ер нь бол нөгөө нэг архины таглаа гэдэг чинь таглагаар нэг хийчихэд хангалттай байдаг байгаа. Цэцгийг удаан хадгалах хамгийн чухал нэг зүйл нь өөрөө юу гэдэг вэ гэхээр ингээд дүүрэн ингээд навчтай бол тэр цэцгнийх нь ингээд навчнуудыг маш сайн авах хэрэгтэй. Энэ нь өөрөө тэр чигээр ингээд бактери болсон байдаг. Аюу хурдан усыг бохирдуулаад цэцгийг хүлж гэдэг. Тийм учраас усан дотор айл болох навчийг оруулахгүй. Нэг ширхэг навч орсон бол тэр усыг маш хурдан асахуул зүгээр байдаг шүү. Галтгооны өрөөнд хүмүүс тавьчихдаг тий. За тэгэхээр жимс ногоо байвал маш хурдан өгчдөг хажууд нь. За тэгээд нарны шууд тусгалаас хол байх хэрэгтэй. Нар тусахгүй байх юм бол хамгийн зөв байдаг. За агааржуулагчны доор тавихаар бас өвчих гэдэг нэг юм тал байдаг. За навчин дээр нь айл болох ус энэ бэлбэн дээр нь ус ерөөсө хүргэж болохгүй. Ус хүрхээр аюу хурдан өвчих гээд мөг зөрчих гээд байдаг юм. За ингээд анхаарал хандуулсан та бүгдэд баярлалаа. Багхан ч гэсэн мэдээлэл өгсөн гэдэгт итгэлтэй байна.